Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлс үг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж эх орныхон тусгаар тогтнолд батлан хамгаалах, хилийн халдшгүй дархан байдал ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал одон медаль хүртээлээ. Шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн цолоор шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн зөвлөх техникийн шинжлэх ухааны доктор профессор Бэлтгэл Хурандаа Шарвын Бямба, гавьяат багш цолоор онцгой хөдөлмөрийн газрын ахмад ажилтан Монгол Улсын зөвлөх инженер доктор профессор Бэлтгэл Хурандаа Гэлэг Балсангийн даваад орж, гавьяат хуульч цолоор Монголын натраачдын танхимын гишүүн натраадч ахлах төслөгч Ламжуйн Батцэнд, үйлчлэгээний гавьяат ажилтан цолоор онцгой хөдөлмөрийн газрын гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн академич Хошууч генерал Пүрвийн Даш, шүүх шинжилгээний ерхий газрын ахмад ажилтан биологийн шинжээч Дэд Хурандаа Төмөр Өчрийн Оюунбат, гавьяат тээвэрчин цолоор зэвсэгт хүчний дугаар ангийн материал бэлтгэх тээвэрлэх бүлгийн жолооч сургагч ахлагч Ганбаатарын Бям дурж нарыг шагналаа. Сүхбаатарын одонго 3 хүнд, Цэргийн гавьяаны Улаантүгийн одонго 5 хүнд, Цэргийн гавьяаны одонгоор 6 хүн, Алтан гац одонго, төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийн эрчимт уламжлалт эмчилгээний дасгын ахлах совилогч Самбуугийн Алтан чимэгт хүртээлээ. Цэргийн хүнд медалийг 6 хүнд олголоо. Мөн цэргийн сургуульд суралцах хугацаанд сурлах хөдөлмөр эрдэм шинжилгээ судалгааны ажлын ур чадвар, хувь хүний ёс зүй, сахилга бат бие бэлдэр, цэргийн албаны төлөвчлөөрөө хамт олон манлайсан сонсогч сурагч нарт Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерхий командлагчийн нэрэмжит шилдэг сонсогч, шилдэг сурагч шагнал олгосон юм а. Шилдэг сонсогчоор үндэсний Батлан маглагч сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4-р дамжааны сонсогч Дэд Түрүүч Балжинамын Лавсрун, Дотоод эргийн сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 541-р дамжааны сонсогч Дэд Түрүүч Баян-Мөнхийн Өсгөөер, үндэсний тагнуулын академийн аюулгүй байдал судлалын 4-р ангийн сонсогч Түрүүч Жавхлангийн Анунгоо, шилдэг сурагчаар үндэсний Батлан маглагч сургуулийн Тэмүүж Өөрлөг Бүрэн дунд сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Сарантайгийн Батзүрэг нарыг шагналаа. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлс үг төрийн дээд шагнал одон медаль хүртсэн эрхмүүдэд шилдэг сонсогч сурагч нарт болон тэдний гэр бүл хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ёроолоо.